Юу бичлэг эхлэх гэж нэрээ ста нэрээ 5 6 жил болсон ер нь. Миний эхлэлтэр яг нэг юм зууралддаг яг тэр чигээрээ тхөө ёо. Тэс нүднээс нүд рүү ус орцсон юм. Зөөж гараа. Зяа жоох уйлчихлаа. Нэг нүднээс юм аваад нөгөө нүд рүүгээ мөрөлчдгээс. Ёо ямар хэцүү юм бэ? Том нүдтэй. Ингээл өөрийгөө хөөргөл балаарал сууж итэл угаасаа яг хаваршаад байгаа байхгүй. Зөөж гараа ёо. Ёо нүд рүү энэ нэг нэгээр ээлжилж юм орох юм ядраа. Яг бичлэг хэлэхээр нүд рүү юм орохоо бодд юм аашаа. Манайхаа юу айцгаан та эдийн өдрийн мэндийг хүргэе. RD Energy YouTube channel-ийнхаа ээлжид бичлэгтэй та бүхэн тавтай морил. Өнөөдрийнхөө бичлэгээр бүгдээрээ хүн болгонд тохиолддог бараг 100-ны бараг 99.9% нь тохиолддог зүйл байгаа. Тэр нь болохоор стресс гэдэг нэг гоё асуудал байдаг штэ. Бид нарт одоо стресс, depression, тэгэл нөө burnout болдог гэл. Тэгний тухайд би ингээд мэрэгжлийн зөвлөгөө өгөхөөс илүүтэй яг өөрийнхөө туусан надад стресс тохиолдохоор би яаж түүнийгээ даван туулдаг энгийн талаас нь маш их тайлбарлах гэж үзэж байгаа. Стресс гэдэг зүйл нэрээ худалч хүнд бол яг миний одоо баг best friend болж ийн гэж хэлэх юм аашаа тийм баг стресс хаяа заримдаа ч ингээд харахаар стрессдэггүй өдөрч гэж баг байхгүй болдгийм байна л та. Одоо ингээл 9 to 5 өглөөнөөс орой болтол ажилдаа явбал тэгээд буцаж орой хурж ирээл нөгөө нэг одоо бичлэг хийдэг ч юм уу те ингээд ил мэйл одоо сошиал медиагаа хөтлөх гээл тэр бол миний бас нэг өөр ажил болчихж байгаа. Гичнээн би хийх туртаа ч гэсэн. Тэгээ нөгөө талаар болохоор бас ингээл жимдээ явна өөрийнхөө эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй, хөдөлгөөнд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй энэ төр гэл тэр мөр ингээл хариуцлагатай байх юмнууд аягүй их байдаг байхгүй өдөр болгоо. Амар их юм толгой дотроо төлөвлөжөөд яг төлөвлөлт гээд ингээд бичээд календар малан дээр төлөвлөлт дэвтэр дээрээ бичээд яваад байдаг ч гэсэн хаяа одоо өөрийнхөө хийж чадхаас илүү их зүйлийг төлөвлөж биччихэнгүүтээ тэрийгээ ингээд нөгөө нэг цаг хугацаанд нь багтааж чадахгүй болохоор бас айгүй стресстэй гэдэг хүн баггүй юу. Тэгээ миний стресс амар хурдан ирдэг бас хурдан явдаг. Эхлээд ерөнхийдөө зүгээр миний анзаарснаар заяа одоо Америкт ирээд эхний 3 4 жил бол яг хичээл ном минутэрэ гэж хийгээл нэг юм те go with the flow амар гоё амар тайван яваал. За тэгэл яг юм ажлын талбар дээр гараад ирэнгүүт зардлуудаа мөнгөөрөө олоод нэг амьдрал жоохон нохлогдоод ирэхээр нэлээ стресстэй юм байна л та. Тэгээд ингээл байр хоол моол ингээл бүх юм яг миний толгой дээр бас буугаад ирсэн чинь нэлээ одоо стресстэй ч эхэлсэн мөлий. Тэгээ анх болохоор би стрессээ ерөөсөө танихгүй энэ ч нас танихаж нэлээ цаг хугацаа ордог юм байна заяо. Ингээд хаяа айгуусан ингээл mood swing хийгээл гинт happy болол гинт байжснаа уйлж муулаад тэгснэ гинт байжснаа бүх хүмүүсийг үзэн яддаг ч юм уу те. Тэгэл байжснаа амар happy болол бүх хүмүүс хайртайгаа илэрхийлэл ингээл амар их mood swing гэдэгтэй ингээл байдаг байсан хгүй те. Би эхний ээлжинд энийг нөгөө нэг энэ Seattle тахта цаг агаараас боллоо. Одоо vitamin D ингээл дутлаа энэ төр гэл амар их тэгдэг байсан. Гэтэ энэ яг үүндээ нэг айгүй их зүйлийг нэг доор давхар хийх гээд хариуцлагатай байх гад ингээд хариуцлага ингээд нуруунд дээрээ өөрчөд би ч бас нэг дүүмүүдийн хамт амьдардаг байсан. Тэгээ ингээд дүүгийнхаа өмнөөс санаа зовно ингээд баг миний эргэн тойронд байгаа бүх хүмүүсийн өмнөөс амар их санаа зовж ингэж өөрийгөө ингэж ментally тархин дотор айгүй стресс төлдөг хүн байсан байгаа хгүй. Тэгээд тэндээс ингээ үүдээд нөгөө стресс гэдэг зүйл ингээ зовнил болоод тэгээ зовнил гэдэг нь болохоор одоо ингээд яг одоо байгаа зүйлдээ санаа зовох биш ирээдүйд юу болох вэ гэдэг зүйл дээр амар их санаа зовдөг болчдөг юм байна л та. Тэгээд ингээд болоогүй байгаа тэгээ түүнийхээ төлөөрөөс үйлдэл аваагүй байгаа зүйлийнхаа тухай айгүй их санаа зовж эхлээд тэгээд тэрэндээ стресстэй эхлээд баг болж байгаа өнөө маргааштай болж байгаа юм шиг те тэрэндээ стресстэй эхлээд тэгснэ ингээ стресс нь удаан даймжууд явахаараа тэр нь anxiety болдго юм байна зэ одоо ингээ сэтгэл зовлонгийн өвчин гэж би орчуулах юм байна монголоор. Тэгээ anxiety бол баг стресснээс хамгийн новшин гэж би хэлмээр энэ жоохон муухайгаар хэлэх юм бол ягаад гэх юм бол за стресс бол ингээл гэл бухимдаал ингээл ёо гэл ингээл уур нүрээд ч юм уу те ингээл хүн болгон руу уурлах гал ингээд байдаг. Тэнгүүд anxiety гэдэг зүйл бол яг миний хувьд болохоор яг дотроос амар хиддэг байсан зүйл юм байна гэж би сүүлд ойлгосон. Anxiety-хасаа цаашаага depression болоод над дээр бол тэгж илэрсэн заяо. Тэгээд depression болохоор одоо ингээд өөрийнхөө хийх дуртай зүйлээсээ хүртэл таашаал авахааргүй болцсон байдаг. Яг тийм үеийг
би хэлж байгаа шүү. Би жишээ нь бичлэгээ хийх дуртай, гадуур гарах дуртай, найз нөхдөдтэйгөө те мар гэл ингээл инээгээл юм яриад ярих дуртай. Тэгтэл тэр мэн хүртэл ингээд алга болсон зүгээр өөрийгөө бусдаас амар их тусгаарлаад isolate хийгээд те нэг юм буланд очиод ингээл ганцаархнаа цонх руу ороод ороод нулимсаа гаргаал, уйлаал эсвэл ажиллаад тарчаад гадаа зүгээр ингээ алхаж явж байхдаа бархирж уйлж мөйлөх ч юм уу те тиймэрхүү шинж тэмдэг харагдаж байсан хгүй те хамгийн сони юм нэ штэ яг тэр нь depression удаан даймжраад ирэхээр одоо depression дээр дасна гэдэг зүйл бас байдаг юм байна. Дасан зогцонгуудаа тэгээ тэрнийхаа дараа burnout болдог. Нөө burnout юм дэш ингээд бүр ямар ч юу ч хийх хүсэлгүй болдог. Бүх юмнаас ингээд айдаг, айцтай болдог. Би болохоор яг тийм болцсон байсан. Бүр ингээд нэг юм дотор нэг юм муухай шатаад байгаа юм шиг юм physically ч тэр гаднаа амар инээгээл ингээд би ерөнхийдөө нэг тийм амар optimistic өөдрөг талын хүн тэгээд гаднаа амар инээгээл нэг юм байсан мөртлөө дотроос бол намайг ингээд идчихийдэг те тэгээд хүн чинь хүмүүстэй уулзахаасаа хүртэл би ингээд айдаг салгандаг social anxiety хөдөлдөг яг тийм үе бас надад эсвэл ер нь 2-3 сар бас тохиолдчихсэн үе байгаад байгаа байхгүй юу. Энэ бүгдээс яг яаж гарсан болон ямархуу аргууд одоо маш энгийн аргууд нь дараа нь бидний амьдралд ингээд зүгээр эргээр нөлөөлдөг юм байна. Тэрийг та хэд ярий. Хамгийн түрүүнд болохоор хүн болгон хэлдэг бахтай энийг баг бүх мэрэгжилтэнгүүт хэлдэг бах. Маш сайн амарч унтах хэрэгтэй, тархиа амраах хэрэгтэй байдаг юм байна. Тэр нь болохоор өдөртөө 7-8 цагийн маш гоё одоо унтж байгаа тэр унтах sleep гээ авах хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээд хүн чинь стресст орсон, ядарсан байх үедээ унтах цаг нь нойр айгүй баг авдаг. Тэгснэ ингээ нойрон дутуу яваад ах тусмаа нөгөө нэг стресс, depression ингээд улам цаашаа үргэлжлээд байт юм байна. Тэгээд энэ дундаас миний сурсан хамгийн нэг юм болохоор хамгийн нэг том зүйл нь нойр гэдэг зүйлийг би ерөөсөө алдахгүй юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд 0 алдах тус 0 алдах. Нойр алдах тусмаа бид нар өөртөө цаашаа амар ядарч идэг. Буруу идэх зуршил руу ордог юм бэлээ. Нойр бага байхад амар carb одоо sugar байна. Одоо тэр талхтай бидний дээр одоо гурилан идэх юм ч юм уу те тэд нар ингээд би идмээр санагдаад байдаг. Яагаад гэвэл нойр дутуу байгаа учраас гинтийн нөө crave хийгээл юм sugar чихэртэй ч юм уу гурилан идэхтэй идмээр байгаа зүйлийг багасгахын тулд тэр нойр гэдэг зүйл амар их чухал. Тэгээ хоёр дахь нь болохоор мэдээж биеийн дах тэр витаминуудыг бас аягуулсан авч явах хэрэгтэй байна. Тэр сяаталтаас ингээл амар стресстэй байсан шалтгаан өөр vitamin D deficiency орсон байгаад байгаа нөхөрөөсөн байгаа байхгүй юу? Нар нэг их байхгүй 9 сар бороо ордог амар юм бүүдгэр харанхуу сав саарал тэнгэртэй болоод тэгэхээр бүр ингээд тэнгэрлэгөө хараад хаяа бүр ингээд үүл хайгаад байдаг нэг тийм амар сонин бас хэсэг байдаг байхгүй юу? Нилээн сайн ингээд харж судалж юм уу уншиж гуглээр search хийж ижтэй одоо биендээ авах ёстой тэр одоо витаминуудыг асаа авч явах хэрэгтэй гэдгийг сурж байгаа. Тэрнээс тэгээд витамин D, витамин B эдэр ингээд уугаад C эдэр уугаад хэлсэн чинь миний mood те одоо ингээд өдөр тутамдаа гаргаж байгаа нэг тиймэрхүү дан харилцаа хүртэл ингээд хамаагүй гайг болоод ирж байгаа байхгүй ингээд нэгт нойр, хоёрт витаминууд байна. Гуравт болохоор journal бичих байсан. Бид бодоол байдаг улам өөрийгөө зовоогоод идэг. Тэгсэн мөртлөө бичээд хэлэхээр ингээд бүр нэг юм амар гоо сэтгэлээ уудлаад ингээд ярьсан юм шиг. Би чинь бас нэг тийм жоохон trust issueтэй нөхөр штэ. Ингээд хүнд хамаагүй юм ярих дурггүй, хүнд өөрийнхөө зовлон ярих дурггүй, нэг юм хүнд төвгүүд дурггүй төрлийн хүн байхгүй юу. Тэгэхээр өөрөө өөртөө байгаа стресс, амьдралын нэг тийм чаленжуудыг даван туулчаад тэрнээсээ сурсан зүйлээ би хүмүүст хуваалцахад дуртай болохоос ш өнөөдөр би ингэчлээ, өнөөдөр би найзаа тэгчлээ гэд ингээд нэг юм комплейн хийгээд байдаг төрлийн хүн биш байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө би чинь тэрийг хүнд одоо өөрийгөө ярих дурггүй учраас ингээд бичих шаардлагатай болчих жоохгүй. Тэгээ ингээд бичээд ирсэн чинь өдрөө болгон амар гоё болоодсан. Ингээд 30-30 минутаар бичээл 30-30 минутаар бичээл өглөө болгон босчоод гоё кофе ууж явахтай юм уу те хамгийн гоё мүүдтэй байгаа дээрээ за ингээд өчтөр ийм байла ойрын хугацаанд би ингэж одоо мэдэрлээ. Тэгээд энийгээ давхын тулд би одоо ингэх хэрэгтэй юм шиг байна. За би тэгвэл ийм аргыг ингэж ашиглаад үзье ч гэдэг юм уу те ингээд өөртөө ярилцж байгаагаар тэгэж журнал бичгээр бас айгуу гоё. Нөгөө талаар нь болохоор одоо ингээд амьдралдаа талархаж явдаг зүйлүүдийн тухай бичих бас айгуу гоё юм бэлээ. Яаж
өмнө нь оюутан байж байгаад энэ хүртлээ ирсэн. За тэгэл мэдээж аав ээжтэй, эргэн тойрныхоо найз нөхөдтэй талархаж байна. А мөн өөртөө талархаж байна те. Стресстэй ойрд иймэрхүү нэг тийм новшийн мэдрэмжтэй филингтэй байгаад байгаа ч гэсэн яаж би энийгээ авах уу гэдэг үүнийхээ төлөө би хичээгээ журнал бичиж байгаадаа талархаж байна. Өнөөдөр идэх хоолтой байгаадаа талархаж байна гэдэг ер нь амьдралдаа болж байгаа юунд ч талархаж жижигхэн юм ч гэсэн талархаж болно шүү дээ. Тиймэрхүү зүйлүүдээ бичгээр ингээд хүний frequency тэрийг ингээд амар гой өндөр болгоод ингээд нэг юм нэх гоё юуны төлөө ч стресстэй байгаа илээ. За ястаа яшгэлээ амин биш заяа яшгээд нэг юм хайдаг бас тийм гоё мэдрэмжийг төрүүлүүлдэг зүйл нь болохоор энэ journal гэдэг зүйл бас байгаа. Бас 10 биш ээ 10 амар багт нь 20-30 минут гадаа алхах. Заяа гоё паркт алхах. Зүгээр л ингээл юмнуудаа ажаал нэг чихвч өмчээр одоо ингээд сонсож байгаа л те. Walking meditation гэж бол байдаг интернет дээр 20 минут ч юм уу би зүгээр ажил руугаа 20-30 минут алхаж байхдаа шууд walking meditation хийчихээр ингээд амар гоё нэг юм амьсгалын дасгал масгал тэгснэ ингээл за эргэн тойрны хаар өнгнүүдийн хаар энэ төр гэл ерөөсөө юм өмнө нь ингээд алхаж байхдаа хизээч анзаарч байгаагүй зүйлүүдийг яг тэр ингээд сонсоод ингээ харахаар бас амар гоё юм тайвширлыг ингээ ойлгодог байхгүй юу. Тэгээд стресст байгаа, anxiety байгаа хүмүүс болохоор тэр nervous system-ыг ингээ тайвшруулах хэрэгтэй байдаг юм байл л дээ. Тэгээд тэрэнд болохоор энэ йога, гадаа алхах, гүүх ийм outdoor activities, breathing exercise те амьсгалын дасгалууд эдгээр бас амар гоё нөлөөлдөг юм байлээ. Тэгээ би чинь тэрийг бас нэлээд хийдэг байсан шүү ер нь. Амар их юм ер нь мэддэг байсан шүү. Сурсан шүү. Бас тэгэж ингэж стрессээр явж байгаа зүйл нь би амар юм новшин амьдраад байгаа даа биш. Айгу тэндээсээс айгу их юм сураад шинэ өөрийгөө бас олоод илүү гоё дараагийн нөгөө нэг better me би бүтээгээд явж исэн байгаа даа байхгүй. Нэгэн удаагийн гадаа гараад алхах биш. Та хэдээс би ядаж 7 хоногт 3 удаа заяа. 3 удаа нь багадгүй гээд 7 хоног 2-7 хоног 3-7 хоног хийгээд ирэхээр тэр 3 удаа чинь чи баг өдөр болгон хиймээр юм шиг өдөрт баг 2 удаа хиймээр юм. Би тийм гоё мэдрэмжийг амар төрүүлдэг. Саяны одоо миний хэлсэн юмнууд байгаа байхгүй юу? Тэгээ энэ дундаас штэ хамгийн гол бидний ойлгох ёстой зүйл нь яагаад юунаас болоод стресстэй байна вэ гэдгийг яг тэр уг үндсийг ойлгох бидэрт амар чухал. Ер нь бүх юмд уг үндсийг нь ойлгочих юм бол гэд ингээд сэтгэл санаач тайвширчдаг. За тэгвэл одоо эндээс болоод би ингэж аашлаад эндээс болоод ингэж стресстэй байгаа бол би юуныхаа төлөө ямар арга хэмжээ степүүдийг авах ёстой вэ гэдэг ингээд дараагийн next юмнууд гараад ирдэг байхгүй. Тэгэхээр одоо бидэрт нэг ганцаардл гэдэг зүйл айгүй тохиолдод байгаа шүү дээ. Ингээл дайлгой синглчүүдэд. Тэгэл тэрэн дээр нөгөө нэг яагаад одоо яг юунаас болоод би ганцаарддаг байна? Ярилцаж ямар юуны тухай ярилцсанаас болоод миний тэр ганцаардаж байгаа одоо энэ emotion-ыг trigger хийгээд байна гэдгийг хүртэл мэдэх амар чухал байдаг. Ихэнхдээ би юунаас болж стресстэй вэ гингүүд амар их юм төлөвлөжөө толгойдоо хийчээ тэрийгэ биччихэнгүүтээ нөгөө нэг өдөртөө цагтаа амжихгүй нэг хэдгийг хийгээд дуусгаад бусдыг ингээд бас ингээд нухчмаар байгаа хгүй. Тэгээд тэрийг хийж амжаагүй чадаагүйдээ амар их муухай стресстэй. Тэгээ угаасаа нөгөө нэг Jeff Bezos хэлдэг штэ. Хүн ингээд нэг амар тэг их юм хийж байгаадаа ерөөсөө стрессдэггүй. Юм төлөвлөчөө түүнийгээ хийж чадаагүйдээ амар стресстэй гэж амар өнөө үг байгаа байхгүй юу. Хүн хамгийн гол нь ингээд мэрэгжлийн үнээс яг зөвлөгөө авах нь зөв. Гэхдээ яг өөртөөгөө тулж ажиллаад би яг юунаас болоод ингэж байна гэдгийг мэдэх тэр яг гол уг үндсийг нь мэдэх нь маш чухал шүү гэдгийг та хэдтэй хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө бол маш товчхон үргэлээ. Тэгэл 1-2 сар бүтэн ингээл нөгөө галзууртлаа мэдрэл муутай юм шиг баахан юм бодож өөр ажил хийж ингэж явахаар хүн ингээд хүссэн хүсээгүй өөрийгөө заримдаа алдсан үе байдаг чинь хүмүүс өөрийгөө алдчихлаа гэдэг ангууд энэ чинь амьдрал ерөөсөө нэгэн удаа өөрийгөө алдна гэж яахгүй зөө. Ямарваа нэгэн тохиолдол амьдрал болж байгаа ситуашнээс хамаарат хэд хэдэн удаа ч өөрийгөө алдах тэгснээ буцаж өөрийгөө better version-аа олох бас тиймэрхүү үеуд айгүй их байдаг. Амьд бие ингээл ажил хийгээл ингээл яваад байдаг. Тэнгүүт яг ингээд нэг юм өөртөөгөө тулаад би чи юу гэдэг байгаа ойрд. За ойрд би өөрийгөө яаж баярлуулаа, яаж өөрийгөө take care хийлээ. Би чинь усаа сайн ууж байгаа илүү өдөрт. Шингэн юм уухаас амар сайн шүү заяа. Шингэн юм бүр амар сайн уух хэрэгтэй шүү. Тэгээ магнезиум бас тэгээд тэр ууж агаарай. Окей. Яа. За усаа сэтгэдээрээ. Тэгээ өөрийнхөө хийх ёстой зүйлүүдийг би хамгийн түрүүнд тавьж тэдрийгээ хийж биелүүлж ингээ те чадсан билүү гэд тэр бүх зүйлүүдийг хаяа умартах үе надад бүр байдаг.
Тэгээ сая яг 1-2 сард тийм болоод тэгээ энэ дундаас хамгийн гол зүйл нь яг эргээгээд бүгдийг pick up хийх нь амар чухал заяо. Хайж болно, өөрийгөө заримдаа гээж болно. It's okay. Эргээгээд нөө reset гэдэг тийм mindsetтэй байх нь айгүй чухал. Гэж би босно, дээшээгээ өөрийгөө татна, өөрөө өөртөө эргээд анхаарад эхлэх гэдэг яг тэр mindset ойлголт бидний тархинд бүр ингээд 100% суух хэрэгтэй. Одоо энэ gym метр хийдэг ч гэсэн ингээд шууд байжснаа дэглэмд ороод тэгснэ шууд ингээд өглөө гарч гүйж мөгөл it's nice, it's good, it's okay. 7 хоног, 2-7 хоног ингээд явна заяа. Тэгнь. Хамгийн гол нь тэгэнгүүтээ 2-7 хоногийн дараа за нэг 2-3 хоног тий читээ болоод тэгснэ нэг 2-3-4-5 хоног дасгалуудаа ингээд алхасаалтай. Эргээд бүгдийг нь ингээд reset хий шүү би одоо ингээд завхарчлаа хайчлаа хайрын юм гэж юусоо бодохгүйгээр за хизээ би энийг дахиад pick up хийх үү за 7 хоног ингээд завсарлчлаа за тэгвэл 7 хоногийн за нэг өдөр би яг ингэж эргэж эхлэх шүү гэдэг яг тийм mindsetтэй байх хэрэгтэй шүү манайхан окей өөрийнхөө бас хэрэгжилжсэн аргуудаа ингээд яриад явчлаа тэр уг үндсийг мэдэх нойр хоолой бүтэн авах тэгээд бас нөгөө өглөө өдөр оройны рутин гаргах маш их чухал байдаг шүү гэдгийг та хэдтэй хэлмээр байна. Тэгээ өглөө одоо нөгөө 30 минутын journal-ыг хийх ч юм уу. За нэг өдрийн journal чи дараагийн өдөр нэг 20 минут заавал гарч алхах ч юм уу те. Зүгээр л тэр бүтэн 24 цагийнхаа 20 минутыг өөртөө зарцуулаад өөртөө ярилцаад гой бодох юм а бодоод ингээд майнда заримдаа ингээд хамаагүй хаасайгүй ингээд wonder хийлэг заяа. Окей? Тэгээд энэ бичлэг та хэдт маань таалагдсан гэж бодож байна. Тэгээд авахыг аваад хаяхын хайнад тэгээд миний хэлсэн зүйлүүдийг бас 7 хоног 2-7 хоног 3-7 хоног тий at least хамгийн багадаа 3-7 хоног таад маань хэрэгжүүлээд үзэх юм бол дараа нь гээд нөгөө бидний бие тархи дээр өөртөө цаанаасаа нүсээд ирдэг байхгүй юу тэгэхээр та хэдтэй өндөр амжилтыг хүсье тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа баяр та